Эрсдэс уур амьсгалтай Монгол орны хувьд хамгийн хатуу ширүүн өвлийн улирал 4-5 сар буюу 120-оос 150 хоног үргэлжилдэг. Нүүдэлчин малчтын хувьд 2023-аас 2024 оны өвөл нийт нутгийн 90% нь сас их унаж, ихэнх хэсгээр хасах 40 хэмээс дээш хүйтэрч, мөсөн бүрхүүл тогтсны улмаас зуд нүүрлэн малчин төмөн байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулсан хүнд өвөл болсон юм. Бидний очисон айл бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин Батэрдний гэр бүл. Сасцуудтай хүнд өвлийг та хэрхэн давав? Танаа нутгаараа өвлжилт хэр байв? Одоо нэг анхны зас чи эрт орсон нь орсон. Тэгээд би чи бас яг анхны зас эрт ороо тэгээд нэг тэнгэрчийн нэг хэсэг застай байх нь байсан. Одоо зууд яг очин гэж өвсөжлээд байдсан шүү дээ. Өөртөө чадлаар байдсан. Тэгээд хүрэхгүй. Одоо аргад 70-80 см зас энэ сум руугаа ч орж чадахгүйсэн шүү дээ. Бид нар чи бүр орж чадахгүй. Бүр хөдөө тэгээд хоригдчихсан. Өөртөө ч их ядарлаа. Одоо малаа чи авч үзэх гээд барсангүй. Зодонд явуулчлаа. Авчихлаа. Одоо яг тэгээд хотгийн амсар бараадаад мал гээд явах юм байхгүй. Тэгээд хотгийн амсар бараадаа суучлаа. Монгол улс 180.3 мянган малчин өрхтэй 2023 онд 64.6 сая толгой мал тоолуулсан. 2024 оны эхэнд хийсэн зуудын нөхцөл байдлын үнэлгээгээр 58 сум төмөр зудтай, 139 сум цагаан зудтай, 119,600 гаруй малчин өрх зудад өртөж, 57,582 малчин өрх хонь толгой чилжүүлснээр 400-аас цөө малтай байсан. Энэ оны 5 дугаар сарын эхний байдлаар өвөл хаврыг дамнасан энэ зудад нийт 7.4 сая гаруй мал зүй усаар хорогдож, 4,995 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан бол 512 өрх 100% малгүй болсон мэдээлэл байна. Оны эхэнд хийсэн судалгаагаар 15 сая гаруй мал хорогдох тооцоол байсан ч Монгол улсын засгийн газар орон нутгийн засаг захиргаа малчид өөрсдөө төдийгүй олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас зуудын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсны үр дүнд малын хорогдол 7.4 сая байна. Манайх 100 толгой хонтой 60-аад ямаатай миний өөрийнх гэсэн бол тий хүүхдүүдийн хонтой хамт байсан л да. Нийтдээ бол 400 гаруй байсан. 90 багтцсан. Өөрийн малын 200 80 тэгээд дууссан. Айлын мал арга явсан. Тэр айлын мал 300 гаруй. 500 гаруй энтэй байж гоод одоо тэгээд нэг 60-70 энтэй өччээд байна да. Арай л байна. Өнгөрсөн оны цээр цаг үеийн нөхцөлийг урьдчилан таамаглаж, Монгол улсын засгийн газар болон Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагчийн удирдлагаар олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд нэгдэн зодод өртсөн малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж, хандив тусламж усгасан. Улмаар хүмүүнлэгийн тусламжийн багаас өөрсдийн шугамар зодод нэрвэгдсэн зорилт төлгийн малчдад өвс тэжээл, малын вакцин, эрүүл мэндийн тусламж, хүнс тэжээл, ус ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн хангамж, боловсрал, бэлэн мөнгөний тусламж, хүүхэд хамгааллын дэмжлэг, охид эмэгтэйчүүдийн багц, сэтгэл зүйн тусалцаа, амин дэмийн дэмжлэг гээд нийт 10.6 сая Америк долларын тусламж үзүүлсэн юм. Ямар дэмжлэг тусламж хүртэв, хэр үр дүнтэй байсан бэ? Олон улсын байгууллагаас нөгөө малчтын зодонд нэмэгдсэн айлуудад нөгөө тусламж өгж гин гээд тэгээд тэрний югаар хэвэг тэжээл, өвс, хүнсний тэжээлийн янз янзын тусламжууд, бэлэн мөнгөний тусламжууд маш ихээр ирсэн, маш их дэмжлэг болсон. Ер нь тэгээд нөгөө өөртөө явах боломжгүй болсон цас ихтэй байхад бол төргөн тусламжаа дуудахаар нөгөө нас яваад ирдэг гэсэн. Тэгээд олон улсын байгууллагаас нэг 660 мянган төгрөг ирсэн. Тэрэн дээр өөс авчирсан. Тэр их тусламж болсон. Нүүж ирэхэд нэг орсон байсан. Сая ахаа нэг орсон байлаа. Тэгсэн чинь манайхан сүйтэл хэлчихсэн. Олон улсын байгууллагаас ирсэн шүү гэж хэлчихсэн. Ийм ер нь золомж авч байгаагүй ер нь анхудаага л авч. Зудын дараах томоохон эрсдэл нь мал амьтны халдвар төвчин байдаг тул малын сэг зэмийг орон нутагт яаралтай цуглуулж устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд нийт мал устгалын 1577 цэг байгуулан ажиллаж байна. За Сүхбаатар аймгийн хэмжээнд бол өнгөрсөн өвөл бол одоо маш хүнд өвөл боллоо. Нийт 13 сумынхаа хэмжээнд бол 1.7 сая толгой мал нь бол энэ өвөл одоо хорогдсон байна.
нийт одоо сумынхаа 13 сумын хэмжээгээр бол нийт одоо энэ малын сэгзэм дарж булшлах ажил бол нэг 70 гаруй хувьтай ингээд явж байна. Тэгээд энэ цаг үед Монгол Улсын засгийн газартай хамт Монголын нийт одоо ард түмэн тэр дундаа малчин иргэдтэй маань хамтдаа байж сэтгэл зүрхээр дэмжиж тусалж бас эд материалын дэмжлэг тусалцааг үзүүлсэн нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллагууд, нийт донор хамтран ажиллагчдын байгууллагууд та бүхэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Уламжилт мал аж ахуйн нүүдлийн соёлыг хадгалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, бэлчээрийг сэргээх, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, түүхийд боловсруулах, ногоон тижээл тариалах зэргээр малчтын амжиргааг дэмжихэд шинэ арга барил, инновац технологийн давуу талыг аль болох ашиглахад бодлогын дэмжлэг бүх талын хамтын ажиллагаа чухлыг нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишра малчид орон нутгийн удирдлагатай уулзаж ярилцахдаа онцолсон юм. Дахиад мал нь дахиад өсгөлөх татчих. Одоо тэгээ болгоно энэ цөөхнийгөө ч гэсэн авч харахын төлөө бид мэрэн шүү. Малаа чанарч болол. За маш их баярлалаа. За сайн сайхны өсөй. Мөн мөн. За